Өөрийгөө битгий хуур. Дөлгөө нэг удаа Тамирт сүрхий гомдов. Тэгтлээ гомдоод байхар зүйл биш юм байна гэдгийг удалгүй тэр ойлгосон юм. Чухам юу болсныг одоо үзээрэй. Одоо шалгалт авна хүүхдүүдээ. Самбарт бичсэн бодлогыг бодоорой. Одоо яана? Надад туслаарай Тамира. Надтай хамт хичээлээ давтгаж чам зөндөг хэлсэн штэ. Толгойд юу ч орж ирэхгүй байна. Хичээлээ давтаж явах минь яав та. Цаав эз. Одоо яах вэ? Яах вэ? Дэвтрийг яс харчих. Болооч дөлгөөнөө. За, одоо цаасаа хураалгаарай. Тамира туслаач дээ. Чи ёстой өөдгөө. Чи миний найз биш за. Яалаа гэж дээ. Чи бид хоёр бол найзууд. Тэгэд найз юм бол надад туслахгүй яасан юм? Хичнээн найз ч гэлээ. Би чамайг шалгалтын үеэр хуулахыг зөвшөөрөхгүй. Хуулах нь багшийг хуурж байгаа хэрэг биш. Өөрийгөө л хуурж байгаа гэсэн үг. Аваа. Тамир миний найз гэж надад туслаагүй. Шалгалтын үеэр найзын зан гаргаагүй. Үгүй минь. Тамирын зөв шүү дээ. Чи одоохондоо тэрэнд гомдож байгааж бараа найзтай баярлах л бол амьдрал гэдэг шалгалт байдаг юм шүү дээ. Тэр олон шалгалтыг зөвхөн чи өөрөө л давж гарна. Тийм болохоор өөрийгөө битгий хуур гэсэн найзын чинь үгийг зөв гэж бодож байна. Нэрэж би бусдын адил хичээлээ давтаад шалгалтаа амжилттай өгч болох л байсан шүү дээ. Тамир намайг хичээлээ хамт давтъя гэж зөндөөгөлсөн. Миний л буруу. Дахиж тэхгүй.